Сайн байцгаана уу? 1-р сарын хэмжлэл үүсгэхтэй холбоотойгоор яаралтай зааварчилгаа бичлэг хүргүүлж байна. За манай цэцэрлэгүүд маань бүгдээрээ төлбөрийн мэдээлэл хаалт хийх гэдгээр ороод 12 дугаар сарын байдлаар төлбөрүүдээ илүү дутуу төлөлтүүдээ бүлэг бүлгээр нь тооцоолоод гаргачихсан байгаа. За энэ дээр та дахиж ороод харах юм бол бага зэрэг өөрчлөгдсөн байгаа. Энэ нь яаж байгаа вэ гэхээр дутуу төлсөн дээр өмнөх саруудад нэхэмжилсэн болон нэхэмжилчээд төлбөрөө төлөөгүй байгаа төлбөрөө дутуу төлсөн дээр нийтээрээ гарч ирж байгаа. За дээрэс нь 10 дугаар сард өгсөн үйлчлэгээ 22 мянган төгрөгөө төлөөгүй байгаа хүүхдүүд бол 12 дугаар сарын одоо ирсэн энэ мөнгөнд дүн дээрээ нэмэгдээд дутуу төлөлтөн дээрээ гарч ирж байгаа. За илүү төлөлтөн дээр маань болохоор мэдээж урьдчилгаа мөнгө өгчихсөн. За тэр урьдчилгаа мөнгө маань зөвхөн 12 дугаар сарын энэ ирцнээс суудгалдаад үлдсэн нь илүү төлөлт рүүгээ ороод харагдаж байгаа шүү. За одоо бүгдээрээ хэмжлэгээ үүсгэнэ. Нэхэмжлэх үүсгэх зарчмууд маань бага зэрэг бас өөрчлөгдсөн. Яагаад гэхээр нөгөө өмнө нь нэхэмжлэх үүсгэсэн сарууд байгаа шүү дээ. Тэрийг төлөөгүй байгаа бол төлөгдсөн төлөв рүү оруулна гэдэг маань боломжгүй болсон учраас бага зэрэг өөрчлөгдсөн байгаа шүү. За төлбөрийн мэдээлэл нэхэмжлэх үүсгэх гэж орж бүгдээрээ нэхэмжлэгээ үүсгэнэ. Үүсгэхдээ энэ нэг хуудсанд харагдах тоо гэдгээ сайдаар харж агаад нийтээр нь чиглээд үүсгэх боломжтой байгаа. За үүсгэсэн нэхэмжлэх маань нэхэмжлэгийн жагсаалт гэсэн зэс рүү орж ирдэг тийм ээ. Тэгэхээр би бол энэ дээр туршилтынхаа талбар дээр дундын А багын А 2 дээр жишээ болгоод энэ нэхэмжлэх үүсгэж гисэн байх шүү. За нэхэмжлэх үүсгэхдээ яаж тооцож байгаа вэ? Урд нь нөгөө нэг боломжтой бол яг 11 сар болон 12 сарын ирсэн урьдчилгаа мөнгнөөс нь суудах боломжтой бол хоёулангийн суудгана гэжсэн чинь үүссэн нэхэмжлэгийг одоо суудгах боломжгүй болсон учраас зөвхөн журмынхаа дагуу 12 сарын ирцээс урьдчилгаа мөнгийг нь суудгаж байгаа шүү. Тэгэхээр эдгээр бодолтууд маань бүгдээрээ болсон бүх төлөвүүд дээр болохоор яах нь ижилхэн бодогдно. За тэр нь яг хөглөөр 11 сарын төлөгдөөгүй нэхэмжлэх маань бол төлөгдөөгүй төлөвтөө хийвэрэл байна. Бид нэр бүгдээрээ болохоор зөвхөн 22 мянгасаа буюу урьдчилгаа төлөлтөөсөө 12 дугаар сарынхаа ирцийн мөнгөнд дүнг суудгаад за үлдсэнийг 1 сард өгөх ёстой 22 мянгаас нь суудгаад үлдсэн мөнгөнд дүнгээл нэхэмжилж байгаа. Тэгэхээр өмнөх саруудад одоо үүсгэсэн нэхэмжлэхүүд маань төлөгдсөн төлөв рүү бол шилжихгүй эцэгчүүд маань төлнө. Зөвхөн энэ мөнгийг болохоор яах нь 1 сар болон 12 сарын нэрсээр суудгаад үлдсэн мөнгөнд нүгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлах хэрэгтэй байх нь шүү. За тэгвэл яг бодит дээр яаж харагдаж байна тийм ээ? Жишээлбэл энэ агаар гэдэг үгтэнтэй төлбөр гараагүй. Яагаад төлбөр гараагүй? Түүх харах дээр дарнаа. 1-р сарынхаа нэхэмжлэгийг үүсгэсэн бол хуулга дээр маань ийм хаалтын улаан өнгөөр тэмдэглэсэн ийм заавар гарч байгаа шүү. За энэ нь яаж байгаа вэ гэхээр 22 мянган төгрөг төлсөн тий 15 12 гэдэг нэхэмжилсэн бүх мөнгөнд нүгүүдээ энэ хүүхд маань төлчихсөн. За тэгэх юм бол энэ хүүхдэд ямар ч дутуу төлөлт гэж бол байхгүй байна. За тэгэхээр 12 дугаар сард энэ хүүхд нэг ч өдөр яваагүй. За энэ хүүхдэд бол нэхэмжлэл үүсэхгүй байна. Яагаад гэхээр урьдчилгаа 22 мянган төгрөг байж л байгаа. Тэгэхээр урьдчилгаа 22 мянга өгсөн хэмжилсэн 27 төлсөн дүн 49. За төлөөгүй мөнгөнд дүн байхгүй учраас энэ хүүхдийн эцсийн үлдэгдэл илүү төлөлт 22 мянгатай. Тийм учраас одоо 1-р сарын нэхэмжлэх нь тэг төгрөг гэж үүссэн байна. За дараагийн хүүхдэн тий 28 мянган төгрөг үүссэн. За энэ хүүхд маань яаж явах вэ? Нөгөө сарын дундуур шилжиж орж ирсэн хүүхд байна. 12 дугаар сар буюу 11 сарын нэрцийнх нь 2000 гарсан төлөөгүй. За 12 дугаар сар дээр үндсэн өөрийнх нь нэрцэн 6 мянган төгрөг гарчихсан. Тэгэх юм бол энэ хүүхд маань нэг 8 мянган төгрөг дутуу төлсөн болоод байгаа. За тэгээд 1-р сарынх нь 22 мянган төгрөг байгаа тийм ээ. Тэгэхээр 1-р сарынх нь 22 мянган төгрөгөөс 12 дугаар сарын эрсдэл нэмэгдээд нийт 28 мянган төгрөг хэмжилж байгаа. За тэгээ өөрөөр хэлбэл энэ хүүхэд төлөөгүй 30 мянга эцсийн үлдэгдэл нь 30 мянга дутуу төлөлттэй гэж харагдах нь байна. За хамгийн сүүлийн кейс нь. За энэ дээр урьдчилгаа 22 мянган төгрөг төлсөн тэгээ бүх төлөлтүүдээ хийчихсэн. За 12 дугаар сард яах нь 13 удаа явчихсан. За тэгэхээр 13-ыг одоо нөгөө урьдчилгаа 22 мянгаас нь суудагаар илүү төлөлт 9 мянган төгрөг. За тэрийг 1 сард үүсгэх ёстой 22 мянган төгрөгөөс нь суудагчаар 1-р сарын хэмжлэх 13 мянган төгрөгөөр үүсэж байна гэд ингээд явна шүү. За түүнээс бол энэ 10 болон 11-р сард үүсгэчихсэн байгаа хэмжлэгийг энэ 22 мянган төгрөгөөс суудгаж төлөгдсөн төлөв рүү оруулах боломжгүй болсон учраас зөвхөн 12 дугаар сарын журмынхаа дагуу тийм ээ зөвхөн 12 дугаар сарын нэрцээс суудгаад 1-р сарын одоо үүсгэсэн хэмжлэгээс давхар суудгаад үлдсэнийг нь нэхэмжилж байгаа шүү. Өөрөөр хэлэх юм бол 1-р сард бүх төлбөрөө төлсөн хүүхдүүдийнх яаж та нарт маань харагдах вэ гэхээр төлөөгүй төлөвнтийг эцсийн үлдэгдэл нь бүгдээрээ 22 мянган төгрөг илүү төлөлттэй гэдэг ийм төлөв рүү орж бүгд харагдах нь байна. За ингээд бүгдээрээ нэхэмжлэгээ үүсгээд явна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Хэрвээ танд ойлгомжгүй зүйл гарах юм бол та өөрийнхөө харилцагчийн зөвлөгөөд рүү залгаарай.